Сайн бацхан уу? Та бүхэндээ эксперт нэвтрүүлгийн шинэ дугаарыг төлөвлөхөд бэлэн боллоо. За сайн бацхан өөрхөн мэндэд үзэгчтэй. Бид нар өнөөдөр сэтгэл санааны хохирлын талаар эрхцэн ойлголт Монгол улсад шин тутам гарч байгаа энэ сэдвийн талаар хуульч Баян мөнхтэй ярилцлага хийж байна. За одоо сэтгэл санааны гэм хорийн ерөнхий ойлголтын тухай бол олон улсад тодорхой чиг хандлага, үзэл баримтлал ингээд олон зуун жилийн туршаас байсан баг тий. За манай Монгол улсын хувьд бол сэтгэл санааны хохирол гэдгийг одоо хүмүүс тэр болгон бас мэдэхгүй байгаа. Энэ талаар сэтгэл санааны хохирол гэж юу юуг хэлэх үү, юуг ойлгох уу? Энэ одоо манай Монгол улсын хууль тогтоомжид юу заагдсан байна? Энэ талаар бүгдээрээ сонирхож байгаа энэ асуултанд хариулт авахар таныг өнөөдөр студид урьсан байгаа. За баярлалаа. За та бүхэнд өдрийн төргий. Өдрийн төргий. За сэтгэл санааны хохирол гэхээр ер нь бол яг хүмүүс бол одоо яг бодоход бол одоо яг юуг нь хэлээд байгаа гэдгийг ус ойлгоход бол бас бэрх ойлголт. Одоо энэ олон улсын хэм хэмжээний өвчсөн сэтгэл санааны хохирол гэхээр бол өргөн хүрээнд авч үзсэн. Өөрсдөө тэр сэтгцэн болноос үүсэж байгаа төрөнд үр дагавар буюу хор уршиг одоо сэтгцэн эмгэг одоо депресс одоо сэтгэл зүйн шинжилгээ ухааны талаас нь илүү нэр авчилж ойлгохдаг. Манай улс орны хувьд бол энэ саяхан одоо сэтгцэн болноос одоо гэмт хэргийн хохирогчд одоо хор уршиг бий болгоод байна. Одоо жишээлбэл хүний эрүүл мэнд одоо эрүүл мэндийн халдшгүй байдал зөрчигдсөнөөр тухайн хүн гэмтэл авч байна. Гэмтэл бол бас тэр хүн зөвөр шаналл бий болж байна тийм ээ. Тэгэхээр энэ хүний энэ хор уршиг яаж нөхөж болох, энийг юугаар илэрхийлэх, энийг хэн тогтоох гэдэг асуудлууд зайлшгүй тавигдсан. Тэгээ энэ дөр бол бид нар бас олон улсын жишээ практикууд бас харж байгаа. Солонгос, Япон гэдэг одоо өндөр хөгжилт орнуудын туршлагыг судлаад ер нь бол энэ хүний аим нас гэдэг зүйл нөхөж болохгүй. Гэхдээ энэ ард нь болж байгаа хууль ёсны одоо төлөөлөгч гэр бүлийн хүмүүстүүл энэ хохирлыг бол олгодог олон улсын жишгүүл тогтчихжээ. Нэг бол доотлол нь одоо Монгол мөнгөөр бол бас дунд 61 100 саяас дээш хэмжээнд тооцд юм. Тэгэхээр бидний хувьд бол энэ иргэний хуульд өөрчлөлт оруулад хэрвээ тухайн гэмтэрэг болмос охирооч нас орсон бол 150 дахин буюу хөдөлмөрийн үлсний доод хэмжээ 150 дахин бүтүүлсэнтэй тэнцэх нөхөө олгор болгоё гэж байна. Энд чи одоо Монгол мөнгөөр бас ингээд тооцоод үржүүлэх юм бол нэг 98 сая 100 орчим сэдвэр болж байна. Тэгээд мөн энэ дээр бас нэмж бас нэг тусгай зохицуулт өгч юм бол тухайн амь хохирогч буюу одоо нас орсон улмаас өөрөө хүүхэд нь бүтэн хүн чинь хоцорч ивэл тэрийг бол бас хоёр дахин нэмэгдүүлж болгож болно гэдэг ерөнхий хуулийн үндсэн зохицуулалт суурь зарчим бий болсон. Энтэй нийцүүлээд одоо шүүх шинжилгээний тухай хууль нэмэлт өөрчлөлт ороод шүүх шинжилгээний тухай хуулиар бол эрүүгийн одоо гэмтэргийн хохирогч одоо эрүүг хуулинд тусгай ангид заасан 84 гэмтэрэг энэ бол маш өргөн хүрээнд байгаа юм л да. Одоо хүний одоо эрүүл мэндийн алдчихгүй байдал одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тэгээ бэлгийн алдчихгүй байдал гэдэг одоо бүхэл төрлийн гэмтэрэг одоо хулгай дээрэмд төрөл орж байгаа. Одоо хүн залилуулсан мөн бас орж байгаа. Залилуулна гэдэг чинь цаанаа тэр хүн бас эдийн засаг сэтгэл зүйн асар их дарамтанд орж байна тийм ээ. Энэ бүхний сэтгэл санааны хор уршиг одоо хор уршиг арилгах үүднээс энэ нөхөө олгорыг олгодог болёо. Энийг бол юугаар баримжилж байгаа нөхөр амь хохирогчийн дээд одоо олгох дээд хэмжээ хөдөлмөрийн үлсний доод хэмжээ 150 юм байна. 150 нь Монгол мөнгөөр ойролцоогоор 100 сая төгрөг юм. Тэрнээс доошоо одоо амь наснаас наагур хүндөвтөр хөнгөн гэмтэл авсан бол бас яах вэ гэдэг бас дээд шүүхийн аргачлалаар тодорхой болгож 5 төвшин 5 зэрэглэлд бас хувааж өгсөн байна. Тэ. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн эсрэг гэмтэрэг одоо нэг гэмтлийн зэрэгээр тогтоогддог гэмтэргүүдийг ярьж байгаа шүү дээ. Бусад төрлийн дээр бэлгийн хүчирхийлэл бусад төрлийн одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэмтэргүүдийн хувьд бол энэ дээр бол тухайн хохирогчдод шүүх шинжилгээнээс одоо сэтгэл зүйч баг шинжээч томилж ажилуулад тэр хор уршигыг бас шинжээчийн баримжаагаар тодорхойлж өгөх ийм зохицуултуудыг оруулж ирж байгаа. За энэ бол маш шинэлэг зүйл.
гисэн хэдий ч одоо Монгол улс одоо дэлхийн бусад улс орнуудтай нэгэн адил иргэдийнхаа эрх хэршгийг хамгаалах те амнаас эрүүл мэнд гэдэг энэ том одоо ашиг сонирхлыг бол одоо төрөл хамгаалж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо альва нэг итгээд одоо гэмт хэргийн улмаас бас ингээд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор ингээд шүүхийн шатанд ингээд тухайн хүн бас сэтгэл санааны нөгөө буруу баримтчилгаа тий мөрдөн байцаалд эрүүдэн шүүлт энэ гэмт хэрэгүүд дээр бас нөгөө ажлын алдаа гарах явцад бас хүмүүсийн сэтгэл санааны хохирол бас учраад явдаг тий. Энэ бас энэ хуульд бас хамаарах уу? Тэгээ орлого яг түрүүний бас 84 эрг үйл тусгай анги 84 гэдэг гэж. Энэ бол нийтлэг өрөөсөө таны хэлээд байгаа одоо нийгэмд нийтлэг байдлаар тохиолдож байгаа холгаа дээр нь зайлшгүй түрүүний хэлж байгаа одоо эрүүл шүүл тийм ээ. Энэ бүх орж байгаа. Энэ дээр бол хүн одоо өмнө бол энэ бол бас нэг маш том дэвшилт. Бид нар бол одоо өмнө бол зүгээр хүнд мөнгөө залилуулсан хүн бол араас нь шүүх цагтаа гэдэг одоо нэг мөрдөн байцаагчийн хаалгагүй цахаад өөрөө одоо цаг хугацаа сэтгэл санаа эдийн засгийн тасар хүнд байдалд ороод нөгөө мөнгө төгрөгөө авч чадахгүй сүулдэ өөрөө хохирогчвол одоо хөрсөн дээрээ дахиж хохироод ингээд дуусдаг тий. Гэтэл энэ бол одоо өөрөө үйлдэл тогтоогдчихвол шүүхээс энийг бол зайлшгүй олгоо тухайн хүнд бол олох ёстой зайлшгүй шүүхэн шийдвэрээр баталгаажиж байгаа. Шүүхэн шийдвэрээр баталгаажж байгаа асуудал бол тухайн одоо буруутай этгээдээс тэр хүн тухайн үедээ бол авч чадахгүй байж болно. Гэхдээ насан туршдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дамжуулаад тэр хүнээс одоо нэхэмжлэх тий авах өрөө авалгыг одоо харилцаа бол үүсэж байгаа гэсэн үг тийм бодитоор үүсэж. Тэгээ түрүүний хэлж байгаа таны одоо ингэж нөхөж авч чадахгүй тохиолдолд яах вэ? Одоо мэдээж чадахгүй тохиолдол зөндөө байгаа. Одоо энийг бас зохицуулах хэрэгцэн бас нэмэлт зохицуулах хөшүүргүүд бас хэрэгтэй. Одоо бол энэ нөхөө олгох сан гэж хууль зүйн яамн дээр одоо бас байдаг шүү дээ. Нөхөө олгох сан яадаг вэ гэхээр энэ бол яг өмнө одоо байсан сан. Одоо энэ сан яадаг вэ гэхээр одоо эргүү эргийн хүнд одоо гэмт хэрэг буюу амнасыг гүйдгсэн хүчин тий. Энэ гэмт хэрэгүүд дээр олгодог тодорхой төрлийн тохиолдлуудад бас нэг холбогдогчны төлбөрийн чадваргүй бол судалж агаад олгодог ийм сан байгаа. Гэхдээ энэ сангийн үйл ажиллагаа бас иргэдэд нээлттэй биш, ил тод биш, тийм ээ. Тэгээ шалгуур нь ямар байдгүй одоо тэндээс жилд хидчнээ хүн авж ийн ямар ч тодорхой ус байдаг. Тэгэхээр иргэд энийг ч мэдхгүй тэгээд санхүү ил тод байдал байхгүй. Тэр нь одоо нэг санал байгаад байдаг. Үйл ажиллагаа нь ил тод биш болохоор иргэд одоо холбогдогчны чадваргүй бол олгодог энэ тогтолцоог мэдхгүй. Тэгээд энэ бол одоо сэтгэл санааны хохирол гэдэг одоо санаа хор шиг одоо энэ тохиолдолд тухайнсан ажиллах уугүй гэдэг одоо энэ чинь нөгөө хууль шинжлэгч байгаа учраас энэ чинь нөгөө сэтгэл санааны хохирол биш тухайн хүний бодит хохирлыг л одоо барагдуулах сан болж хөгжиж байгаа. Тий. Одоо хүний амнаас ерөөсөө одоо шүүлгийн зардал мартал ингээд өчнөө төлбөр одоо мөнгө гараад тэрийг ингээ авч чадахгүй орхигдсон хүмүүстэй үйлчлээд байгаа байхгүй. Одоо тэгэхээр тэр хүн чинь одоо ялаа аваад шорондоо ороод ялаа аваад идэлж штэ. Тэгэхээр тэр нөгөө бодит хохирлт төлөгдөг хүмүүсийн тухайд энэ сан одоо ажиллах тийм хууль эрх зүйн зохицуулалттай. Одоо энэ сэтгэл санааны хохирол гэж одоо маш том өргөн том асуудал шүүхүүдэд дээр ороод одоо эхнээс нь практик тогтох гээд ингээл шатчтандаа бас нэг ойлголттой нэгтгэл ингээл явж байгаа. Тэгэхээр одоо энэ чинь одоо өчнөө хүмүүсийн төрөний хэлдэг ингээд нэг чанаргүй бахан нэг сайхан шүүхэн шийдвэр тэдэнд өөр одоо сэтгэл санааны хөртө олгохоор боллоо гэдэг. Шүүхэн шийдвэр нь шийдвэртэй гараад л байдаг. Тэр нь тэгээд амьдралд хэрэгжихгүй л яах юм бэ? Тэгэхээр одоо энэ бодлого тодорхойлогч хууль зүйн энэ нөхдөд одоо юугаар ярих хэрэгтэй. Одоо энийг одоо нэмэлт энэ амьдрал дээр яаж хэрэгжүүлэх вэ? Одоо өнөхөр тэр нөхөө олгох сангаа дахиж санхүүжүүлээд тэрнийхээ үйл ажиллагааг өргөжүүлээд бас энэ сэтгэл санааны хөртлөө авч чадахгүй байгаа нөхдүүд хүмүүс дээр одоо энэ сан яаж үйлчлэх үү? Яаж энэ эрх зүйн харилцааг уялдаа холбоог хангах үү гэдэг бас чухал байна. За би одоо өнөөдөр таныг ярилцсан дурсандаа бол маш их баяртай. Ягаад гэвэл одоо жишээ нь барууны өндөр хөгжилтэй орнуудад иргэд бас эрх зүйн боловсрол маш өндөр байдаг те. Ингээд аливаа нэг хүнд одоо буруу үг хэлэх, гүтгэх, доромжлох энэ болгоны ард чинь нөгөө нэг хуулийн заалт хариуцлага явж ийн гэдгийг бас ойлгож идэг, мэдж идэг. Манай Монгол улсын иргэд болохоор нөгөө Монгол улсын хууль чинь одоо
тэр томчуудад үйлчлдэг, иргэдэд үйлчлдэг гэх нэг хууль хэрэгждэггүй орн шиг ийм нэг соёл тогтцсон байгаа гэдэг те. Тэгэхээр сэтгэл санааны хохирол одоо аливаа нэг итгээд хэн нэгэн хүнд одоо гэмтэл учруулах одоо зөвхөн одоо ингээд эрүүгийн гэмт хэрэгтүүдийг одоо ингээд заллан эхлэх тийм ээ гүтгэх, доримжлох одоо гар хүрэх те хүний биед халдах энэ бүх хэрэг чинь одоо арт талд нь энэ зөвхөн одоо материалын бодит хохирлоос гадна сэтгэл санааны хохирол гэдэг цоо шинэ ойлголттой холбогдоод эн чинь бас мөнгөн дүнгээр илэрхийлэгддэг, мөнгөөр хэмжигддэг ийм болсон ийм хариуцлага, нэмэлт хариуцлага одоо монголчуудын соёлд одоо сууж эхэлж байна гэж баг хэлж болох гэдэг тийм. За одоо та хэллээ шүү дээ нөгөө захин гэмт хэрэгт бас 2 удаа дурдах шиг боллоо та. Захин гэмт хэрэгт одоо ингээд өртсөн хүмүүс маш одоо урт хугацааг эдэлдэг одоо эдийн засгийн байдал нь дорддог тий. Тэр одоо асуудлаасаа болоод сэтгэл санааны гүн одоо дарамт готрал ганцаардл ийм шаналл зовлонд ингээд учирдаг тий. Одоо захим сүлжээгээр одоо захим лөвөр хийгээд байгаа иргэд байдаг штэ ингээд баригдахгүй гэж боддог. Тэрийгэ их удаан хугацаагаар ингээд олон жил явуулсан байдаг те. Тэр одоо захим гэмт хэргийнх нь үйлдэлд маш олон тооны иргэд хамрагдчихсан байдаг. Одоо хоёулаа жишээ аваад үзье ингээд бодит кейс бол дээр бол жишээ авахгүй хийсвэрлээд одоо нэг итгээд захим одоо лөвөр хийгээд захим заллан хийгээд маш олон хүнээс ингээд мөнгө төгрөг аваад заллаад ингээд явцсан байна гэж бодъё тийм ээ. За тэр гэмт хэрэг илэрлээ, шүүхийн шийдвэр гарлаа. Тэгээ одоо тэр олон хүмүүсийн одоо бодит хохирлыг төлөхөөс гадна тэр хүмүүсийн бас сэтгэл санааны хохирлыг бас төлнө гэсэн ойлголт гарч ирнэ. Зөв үү? Зөв. Одоо эхний ээлжинд бол тухайн үйлдэл маань таны яриад байгаа одоо захин лөвөр, захин тоглоом явж шүү дээ. Энд өрцөн хүмүүс бол өргөдөл гомдлоо гаргаад цагдаагийн байгууллагт өргөдөл гомдлоо гаргаад шалгуулах нь шүү дээ. Тэгээд тэр өнөхөр заллаад байгаа этикетийг одоо эзэн холбогдогчийг залж байгаа зохион байгуулж байгаа энэ хүмүүсийг олж тогтоогоод энэ хүмүүсийн нэгдүгээр гин бурууг асуудал яригдана. Гин буруугийн асуудал шүүхтэр яригдана тийм ээ. Гин буруу тогтоогдож байгаа тохиолдолд сэтгэл санааны хохирол гэдэг таны яг хэлээд байгаа тийм ээ. Энэ асуудлыг давхар хэмжлэх. Нэхэмжлэхдээ энийг анхнаасаа энэ мөрдөгч прокурор бүх шатанд нь өөрсдөө илэрхийлээд явах хэрэгтэй. Одоо би ийм хүнд байдалд орсон гэсэн миний сэтгэл зүй өөр шаналлал шатнаасаа ахуулаад илэрхийлж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо ингээд эн чинь бол одоо таны хэлээд байгаа энэ бол өөрөөсөө нэгдүгээрт ингээд тухайн хүнд үүсэж байгаа одоо нийгмийн амьдрал гадны нөлөөллөөс болоод тийм ээ өөрхөн сэтгэл зүйн шаналл зовлон цаг хугацаа өчнөө одоо сэтгэл зүйн эмгэг гэж болох зүйлүүдийг өртсөн шүү дээ. Тэгэхээр энэ нөхцлүүдийг мөрдөн байцаалтын шатнаас хэрэг үртгэлийн шатнаас ахуулаад илэрхийлж явж байгаад энэ өөрөө тухайн хүмүүсийг гин буруутай болцсохгүй гэж ялгчаар татаад прокурор яллах дүгнэлт үйлдэх хэмжээнд очиод өөртөө шинжээш томилуулъя. Тэгээ өөр нь бол би одоо хэвийн энэ үйлдэлээс болж өөр нь бол одоо миний амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Би хэвийн бус болсон гэж үзэх юм бол шинжээчээр дүгнэлт гаргуулах юм. Сэтгэл зүйчийн эмчийн баг хамтарсан зөв шинжилгээний хүрээлэнгээс шинжээж томилуулаад тэр сэтгэл зүйн баг тухайн хүний одоо сэтгэл зүйн эмгэг өөрчлөлт бүх юмыг одоо тестлээд гаргаж ирэх. Одоо энэ хүн бол одоо шинжлэх ухааны бас нэг үндэслэлтэй сорил байж таарна шүү дээ тийм ээ. Тэрэнд нийцүүлээд тэр хүнийг сорил аваад хэр хэмжээнд сэтгэл зүйн эмгэг өөрчлөлт орсон байна вэ гэдгийг тодорхойлоод өгнө. Тодорхойлж өгсөн тэр дүгнэлт өөрөө нь улсын дэвших болоод хууль зүйн эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал шийдвэрүүдээр заасан тэр аргачлал зэрэглэлийн алинтанд тохирч байгаагаас хамаарат сэтгэл санааны хохирол дагаад яригдах. Тэгээд энэ асуудал өрөөсөө яг хуу эцсийн дүндээ шүүх тогтооно гэдэг нь энэ нөгөө зарим гэмтэргүүдүүд интервалтай, зарим гэмтэргүүдүүд энэ аргачлалын алинтанд нь орох өдрийн тодорхойгүй учраас шүүх энийг тухайн хүний бас нөхцөл байдал, тэр холбогдогчийн хувийн байдал бүх зүйлийн талбараас харгалж үндэсний үндсэн дээр бас шүүх өөрөө дотоод итгэл үнэмшлэрээ энэ шийдвэрийг гаргаж байгаа. Тэгэхээр энэ нэг талдаа шүүхийн эрх хэмжээ боловч тэрнээс өмнө одоо бүхий шатанд одоо хохирогчд маань өөрсдөө нэг
илэрхийлж явах хэрэгтэй. Илэрхийлэггүйгээс одоо үүссэн зарим нэг хуршууд байж бол одоо бүрдэн байцаалтын шатмат нь сэтгэл санааны нөхөрлөг зүйлэн хэмжлэхгүй гэж орчоод шүүхтэргээс сэтгэл санааны нөхөрлөлтөйг зогсох юм бол энэ ч бас зөрчилдөө тэр нөгөө шүүнжээчийн дүнэлт дээр байхгүй учраас тэр чинь бас шүүх яаж үнэлэх нэг хэсэг нь бас тодорхой юм хурдталд орж байгаа учраас бас ингээд бас хаягдах тохиолдол. Тэгэхээр ер нь бол энэ шинэлэг ойлголт яг энэ сэтгэл зүйн маш том дарамт зөөр мэдрэгдэж байгаа тухайн гэмт үйлдэл болмоос танд энэ зүйл толгорч байгаа бол энийг бол хууль зүйн зөвлөгөө аваад анхан шатнаас нь ахуулаад хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. Тэгээд за тэгэхээр ингээд хэрэг бүртгэгдэл мөрдөн байцаалтын шатнаас анханаас нь ингээд энэ өөрийнхөө энэ учирсан хохирол илэрхийлээд явна гэхлээр манай иргэдийн эрх зүйн боловсрол дутмаг байгаа учраас тэрийг яг анзаарахгүй өнгөрөх те ингээд анзаарахгүй өнгөрснөөс болоод хохирлоо нөхөн арилгуулах боломжоо алдах юм кейс үүсэж болцсохгүй те. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд юу зөвлөх вэ гэхлээр иргэдэд хамгийн түрүүнд бид нар хэн дээр очих ёстой вэ? Бид нар хэн дээр очиж одоо энэ болсон процессыг ярьж те одоо өөрийнхөө энэ кейсийг илэрхийлж одоо хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас амжилттай эхлүүлэх гол үндэс нь бол хуулийн фирмд хандах, мэрэгжлийн одоо өмгөөлөгч нарт хандах ийм соёлыг суулгах хэрэгтэй гэж ойлгож болохоор байна тийм. Тэгэлгүй яг одоо энэ чинь нөгөө цэвэр хууль эрх зүйн ойлголт дээрээс нь шинэлэг ойлголт одоо шүүгч прокурор хуулийн байгууллагын одоо нэг практикт нэг хэвшүүлэх гээд ойлголтоо нэгтгэх гээд ингээд хэрэглээнд нэвтрүүлээд явж байгаа. Тэгээд одоо чинь бас шинэлэг зүйл учраас иргэд бас иргэд байтугай хуульчид нь өөрсдөө нэг ойлгох гээд энийг бас нэг зөв хэрэглэх гээд тайлбарлах гээд ингээд явж штэ. Тэгээд энэ дээр нэгдүгээр тул хууль зүйн зөвлөгөө авах тухайн одоо яг аль биесний дүрм журам бүх зүйлийг мэдчихэж байгаа. Энэ хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсээс. Хоёрдугаар нь манайхаас бол одоо нэг иргэдэд үзүүлж байгаа дэмжлэг тусалцаа байгаа. Тэр нь бол одоо сэтгэл санааны охирчдын холбоо гэдэг бас төрийн хүмүүс байгууллага байгаа. Энэ холбоо маань одоо хэдэн онд байгуулагдсан бэ? Одоо 2023 оны 5 сард байгуулагдсан холбоо. Бас саяхан байна тийм ээ. Хууль маань өөрөө 2023 оны 7 сарын 1-ээс хойш хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ холбооны хувьд яг хуулиа хараад өөрчлөсөн байдлаар иргэдэд таниулах, иргэдэд эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, боловсрол олгох зорилгоор байгуулагдсан юм холбоо. Тэгээд гол нь энэ хохирчийн эрхийг хамгаалах, хохирчийн эрх шиг цаашаа энэ сэтгэл санааны хохирлын хурав шиг гэдэг зүйлийг одоо практик нийгэм зөв төлөвшүүлэх, юм бүрийг мэдлэгтэй болгох, одоо нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр л байгуулагдаж байгаа. Сайн дурын төрийн хүмүүс байгуулагчуд. Хинч ирээд энэ холбоонд бас сайн дурын өмгөөлөгч хуульч нар зөндөө байгаа. Гишүүнчлэлтэй зөндөө хуульч нар байгаа. Энэ хуульчдаас өн төлбөргүй зөвлөгөө аваад тийм анхан шатны зөвлөгөө тусалцаа өн төлбөргүй, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө үйлчлэг өн төлбөргүй гэдэг холбооны зүгээс юу ямар шаардлага тусалцаа үзүүлж болох вэ? Тэр тусалцаа дэмжлэгүүдийг бол бас үзүүлээ явж байгаа. Тэгэхээр одоо энэ хууль батлаад одоо нэг л зүйл дээр энэ та бас анзаарах хэрэгтэй. Ингээл нэг хууль дүрэн батлаад за энийг одоо хуульч нь одоо хууль хэрэглэх одоо баталсан хуулийг хэрэглэдэг чинь хэрэгжүүлдэг чинь одоо энэ шүүхийн ажил, шүүх прокурор өмгөөлөгч нь хуульчтай ажил байхгүй. Тэгэхээр энэ хууль нь одоо алдаа дутагдaltaа согогтой байсан ч хамаагүй бид нар зөв чиглэл зөв голдролтод оруулж нийгэмд одоо иргэдийн нийтлэг эрх шиг хангахын тулд ажиллах хэрэгтэй. Одоо сурчлах бол яг бид нар бол хэрэглээнд нэвтрүүлээд явж байгаа. Одоо хэрэгэл одоо хууль хэрэгэлдэг хүмүүс шүү дээ. Одоо өмгөөлөгч ялгаа авахгүй, шүүгч ялгаа авахгүй, прокурор ялгаа авахгүй тийм ээ. Тэгэхээр энэ сурчлах үүрэгч нэг талдаа төрийн үүрэг. Энэ үүргээ бид нэг гол хэлэх гээд байгаа санаа энэ үүргээ хууль тогтоогч нар засгийн газар хайчиж байгаа. За ингээд нэг хууль батлаад өгчлээ. Бид нар нөгөө хуульчт нь байтугай одоо иргэдний байтугай хуульчтай ойлгохгүй юм баталчаад нэг одоо хэрэгжүүлээ гэдэг. Одоо түрүүний хэллээд байгаа ерөөсөө нэг хуулийн нэг одоо зарчим үзэл баримтлал гэдэг зүйлгүйгээр хуульд за ямар ч бас нэг бид нэр үнэлэмжтэй бол энэ үнэлэмж нь 150 байх юм байна. Эдгээр улсын доод хэмжээг нэг 150 болгоод за олон улсын нэг дундаж ханш руу төхүүлээд төхүүлж идэг гэдэг байдлаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэрийг дагаад одоо
хэрэгжүүлэх тэр шүүх шинжилгээний болоод дахиад энэ дээд шүүх одоо хууль зүйн дотоодын дүрм журмууд батлагдаад явж байгаа. Тэгэхээр тэр чинь нөгөө доошогоо одоо амьдрал практикт одоо яаж хэрэглэх үү гэдгийг өөрөөсөө бас харахгүйгээр ингээд бас нэг тийм хууль батлагдсан. Тэрийг нь одоо бид нар ингээд хэрэгжүүлэх шатнд одоо ингээд бүх талаасаа ингээд хуульчдын ядаж ойлголттой нэгтгэе. Одоо манай холбоо улсынхаа хуульчтай холбоотой нэгдээд одоо хамтраад энэ сургагч багш гэдэг зүйлийг бэлдээ одоо энэ шинэлэг ойлголт учраас хуульчтайхаа ойлголтыг нэгтгэе тийм ээ. Үндсэн суурь зарчим дээр бас тогтъё гэдэг байдлаар явж байгаа. Тийм. Тэгэхээр энэ бол шинэлэг ойлголт учраас одоо хуульчтай үүдүүлийн төвшөнд байна. Тэгэхээр иргэд ямар байгаа нь одоо ойлгомжтой. Иргэдийн одоо хуульчид ийм хэмжээнд байгаа шинэлэг зүйл тийм ээ. Тэгэхэд иргэд бол мэдээж бас амьдралд анх удаага сонсож байгаа эсвэл ийм зүйл байдаг гэдгийг ч мэдэхгүй ингээд явж байгаа юм байгаа шүү дээ. Тэгэхээр танаа сэтгэл санааны хохирогчдын холбооны зүгээс хийж байгаа ажил бол маш зөв зүйтэй. Энд чинь зөвхөн хууль эрх зүйн тусалцаа биш. Одоо сэтгэл санааны хохирол гэдэг чи одоо нийгмийг тэр чигт нь хамарсан үйл явц болох гэдэг шүү дээ. Тэгэхээр их зөв зүйтэй одоо нөгөө жинхэнэ амьдрал практик дээр энэ хуулийн хийдэл мэн хаана байна? Юуг нь бид нар дутуу харсан байна. Одоо энэ нөгөө бодох аргачлал чинь одоо Европын өндөр хөгжилтэй орнуудын өндөр цалин хөлстэй улс орны хэмжээнд бид нар мэдээж хүрч чадахгүй ч гэсэн өөрийнхөө улс орны хэмжээнд ингээд хохирол нөхөн одоо ингэж барагдуулдаг тий сэтгэл санааны хохирол гэдэг юмыг анх удаага ингэж хөндөж байгаа хүмүүст нийгэмд маш том ойлголтыг өгч байгаа. Энд чинь баг цоо шин зүйл ойлголт болж байна. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд юуж одоо иргэдтэй уриалж бас болно тийм ээ. Та бүхэн хэрвээ ямар нэг байдлаар амьдралтаа одоо ингээд сэтгэл санааны байдал ингээд дорцсон тийм гэмт хэргийн улмаас одоо хүнд гүтгүүлсэн, доромжлуулсан тийм гэж олон янзын иргэний хэрэг бас эрүүгийн хэрэг гээд олон одоо харилцаан дээр сэтгэл санааны хохирлч нь үүсэж байгаа шүү дээ тийм. Энэ болгон дээр одоо танай холбоонд хандаж болж байна. Танай хуулийн фирмд хандаж болж байна. Та бүхэн ингээд нөгөө сургагч багш бэлтгэн гэж байна те. Сургагч багш бэлтгэх энэ үйл явцд нь бол манай эрх зүйн боловсралтай одоо манай хууль зүйн сургууль төгссөн одоо бүх оюутнууд бас хамрагдаж болж байна. Дандлага хийж болж байна те. Иймэрхүү үйл явцыг бас та бүхэн хийж байгаа юм шиг байна. Тэгж ойлгож болох уу? Тэгээ ер нь бол одоо ингээд шинэлэг ойлголт таны хэлж байгаа. Тэгтээ энэ бол яг хуу ялгаатай онцлог тал нь бол энэ нөгөө эрүүгийн гэмт хэрэгээ болмоос хохирсон. Хохирчтой асуудлыг нэг түрүүнд шийдвэрлэе. Зөвхөн эрүүгийн гэмт хэрэг гэж яг зөрчлөх нь бол одоохондоо яг хуу бас хаягдчихал байна л да. Зөрчлийн гэмт хэрэгээр бол бас одоо хүний биед одоо гэмт хүчрүүлэхгүй зодох тийм ээ. Гэр бүлийн бас нэг өвчрхийллийн асуудлууд байдаг, эрүүгийн гэмтэргийн шинжгүй боловч тийм. Тэгэхээр энэ асуудлууд нь бол одоо бол бас нэг төр бас нэг хуулийн хэдэл гэдэг юм уу бас зохицуулагддаг ингээ хаягдчихад байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг үндсэн том тэр одоо хэрэгжих ёстой тэр эрүүгийн хүнд гэмт хэрэг тийм ээ. Энэ асуудлуудаа одоо ямар ч сан практик нэвтрүүлээд олгодог тогтолцоог нь шүүхэн шийддэг тогтолцоог нь бий болгох чи. Зарчмынхын хувьд энийг бас үзэл баримтлж зарчмаар нь бас зөв хэвшүүлчий гэдэг байдлаар хуулийн байгууллагатай ялангуяа хамтарч ажиллаж байгаа хөлжтэй холбоо, өгүүлжтэй холбоо тийм. Тэгээ шүүхийн байгууллагад бас хандаад. Ингээд ер нь бол энэ дөр бол яг нэгдсэн байдлаар ямар ч байсан энэ ойлголтыг нийгэмд одоо энийг бол бид нар бол бас дэвшилт сайн тал гэдэг хууль тогтоогч одоо эрх мэдэл нь байдаг тийм. Тэрийг бас шингээж өгж байгаа сайн байна. Гэхдээ энэ хэрэгжүүлэх арга зам энийг тодорхой болгох, энийг нийгэм таниулах нь өөртөө бас хуульчдын үүрэг оролцоо чухал байна тийм ээ. Одоо хуулиас сурчлах, батлсан дүрм журмаа таниулах энэ дээр бас төрийн байгууллага одоо хууль сурчлахын засгийн газрын байгууллагуудын бас үүрэг оролцоо чухал байна. Бидний хувьд бол яг хуу сайн дурын холбоо одоо сэтгэл санааны хууль энэ яг хууль нэгд батлагдаад хэрэгжиж байгаа хэрэгжих цаг хугацаанаас өмнөхөн байгуулагдал одоо энэ нийгэм таниуллын иргэдэд бас зөв ойлголт өгье тийм ээ гэдэг байдлаар явж байгаа. Яг хуу гим хорын түрүүний хэлдэг таны нэр дүр алтар хүнд одоо ингээд асуудлууд одоо эрүүл мэндийн улмаас учирсан гим хор ч юм уу те энэ асуудлууд бол яг хуу иргэний журмаар зохицуулагдаад бас эн чинь гим хор гэдэг асуудал нь бол эдийн
баялагтай холбоотой асуудлууд одоо эдийн болон эдийн бас баялагтай холбоотой иргэний журмаараас шийдэгдээд явдаг тогтолцоо манад байгаа. Эрүүгийн энэ асуудал бол одоо ялчгүй гэмтэргийн улмаас одоо хохирсон хохирчдыг бол ялангуяа энэ эрүүгийн хууль заасан нийтлэг гэмтэрэг төрөнөөс одоо бид нар бол залин дээрэм те бүгдийг нь оруулах гэжлэн гэж хууль тогтоогч нар бас өөрөнд энийг авч үзье те амьдралд нийтлэг баялаг тохиолдоод байна гэдэг байдлаар болсон. Энэ бол сайн тал. Одоо энийг бид нар зөв хөшүүлж, зөв хэрэгжүүлж бас иргэдэд бас ийм тогтолцоо бий болчлоо гэдэг таниулж сурчлах ажил байна. Холбооны маань өөрөө л одоо гол оролцоо бол тэр тэгээд иргэдэд хандсан иргэдэд бол бас туслан хөгжлөхийг бол цагаалтлаг үзүүлж байгаа. Тийм. За манай нэвтрүүлгийн зорилго бол бас нөгөө салбартаа мэрэгсэн ийм мэрэгжлийн хүмүүсийг үрж оролцуулж одоо нийгэмд болж байгаа асуудал болоод иргэдэд бас тодорхой хэмжээгээр эрхцэн боловсрол олгох ийм зорилготой байдаг. Энэ нэвтрүүлгийг үзснээрээ бол манай иргэд бас за одоо иргэн би дур зоргоороо одоо хэн нэгнийг гүтгэж болохгүй юм байна, доромжилж болохгүй юм байна. Энэний чинь цаана бас хүний сэтгэл санаа гэж айхтар томдыг бас гэмтдэг юм байна. Одоо гим хор гэж ярингууд бид нар зөвхөн нөгөө нэг эрүүгийн гэмт хэрэг гэж бас ойлгож болохгүй юм байна. Зөрчил гэж нэг харилцаа байна тий. Одоо өдөр тутмын амьдралдаа ч гэсэн гэр орондоо ч гэсэн хүмүүс бас бие биендээ нөгөө сэтгэл санааны дарамт тушруулаад одоо ингээд бас зөрчил болоод цагдаагийн байгууллагад шалгатаад ингээд Монголын амьдрал чинь одоо маш баялаг амьдрал байгаа даа шүү дээ. Энэ болгоны цаана чинь сэтгэл санааны хохирол гэж том зүйл байдаг учраас иргэдтэй энэ шинэ гарч байгаа ойлголтыг одоо бүгдээрээ хамтдаа таниулъя. Иргэд маань бас ямар нэг байдлаар ийм асуудалд одоо холбогдсон болвол хуулийн фирмд очиж хуульчтай зөвлөлтөөр сэтгэл зүйчтэй зөвлөлтөөр энэ сэтгэл санааны хохирогчдын холбоо гэдэг цоо шин холбоо ингээд Монгол улсад анх удаага байгуулагдсан байна. Одоо энэ холбооны маань үйл ажиллагаа бол шүүх, прокурор, одоо цагдаагийн байгууллага, төрийн захиргааны байгууллага ингээд судлаач бас ингээд хөвлөжид оролцдог ийм томоохон хэмжээний үйл ажиллагааг бол цаашид бас иргэдэд сургалт сурталчилгаа явуулах талиндаа бол ингээд цаашид гарах одоо хийдлийг улам багасгах тийм ингээд амьдрал баян учраас ингээд тохиолдол болгоноор ингээд сайжраад явах болов гэж бид нар бол бодож байна. За тэгээд сэтгэл санааны хохирогчдын холбоо маань өнөөдөр зөвхөн одоо хууль эрх зүйн зөвлөгөөнөөс гадна сэтгэл санааны зөвлөгөө өгдөг гэдгээрээ бас их том одоо цоо шин зүйлийг бас хамтруулж хийж байгаа юм байна гэж бас ойлгохоор байна те. Бид нар чи одоо хууль гэдэг бол нэг юм хатуу зүйл, сэтгэл санаа гэдэг бол бараг хамаагүй юм шиг ингээд орхигдчихдэг юм салбар байсан бол өнөөдөр ингээд хамтд нь бас энэ ойлголтыг хэрэгжүүлэх явж штэ те. Тэг. За баярлалаа. Та бол бас зөв ойлгож байна. Өргөн яриад байна уу? Зөв ойлгож байна. Тэгээ ер нь бол яг хөө энэ одоо би зүгээр энгийн жишээлээд монголчууд яг хөө ингээл одоо нийгмийн стресс бухимдал зөндөлөн те. Замын хөдөлгөөний дүрмд оролцохдоо ч одоо бид нар ч одоо нэг жоохон одоо эрчүүд нь ялангуяа те. Эр хүний зангаараа нэг буугаад зодтолтод нэг хүний зөхиод авдаг те. Тэгээд нөгөө хүн маань гэмтэлд очиод одоо үзүүлэхээр хөнгөн гэмтэл хөндөвтөр гэмтэл гарчдаг. Энэ нь өөрөө зөвхөн одоо тэр гэмтлийнхээ хүрээнд хариуцлага хүлээгээд тэр хамраа амжилуулсан мөнгөний төлөөд ингээд дуусчаад байдаг үлсмэл одоо шал өөрчлөлт байна шүү дээ. Одоо за та хүний бие хотод одоо ингээд санаатаагаар гэмтэлчүүлчихжээ. Хөнгөн гэмтэл гарсан байна. Энэ хүн чинь өөрөө хөрөлөөрөө хөдөлгөөн үйлсэд одоо хэмжээ 5-аас 13 дахин нэмэгдүүлсэндээ тэмцэх хэмжээний сэтгэл санааны нөхөө олгор авах хэрэгтэй байна. Тэгэхээр тэр хүн маань өөрөө мэдээж тэр хүн ч одоо бол тэр хүн маань тэр хохирогч маань мэдэхгүй явж байгаа шүү дээ санааны хохирол авдаг гэдэг. Тэр хохирогч маань тэрийг өөрөө авах эрх нь хуулиараа нээлттэй учраас тэрийг нэг хэмжлэх юм бол эн чинь бас 13 дахин гэдэг чинь зөвхөн хөнгөн гэмтэл шүү дээ. Хөнгөн гэмтэл гэдэг чинь одоо 10 сая төгрөг хүн одоо төлнө гэдэг чинь бас эдийн засгийн хувьд ямар тусгуу те. Энэ минь талаас ахвал одоо талдаа бид нар бодох хэрэгтэй. Түрүү хэлж байгаа одоо таны хэлээд байгаа яг энэ одоо хэвлэлний одоо та бүхний одоо ажилтдаг энэ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэл мэдээлэл олж авах. Энэ эрхүүд чинь бас саад учруулад байвал энэ үйлдэл нь өөрөө бас гэмбуруутай итгэвт одоо таны гутаах дурмжлах тий сошиалоор явж байгаа. Энэ бүхэн зүйлүүдээр одоо ингээд
гэмбуруутай төтөн тогтоох юм бол ялгаахгүй тэр хүний сэтгэл санааны хохирлыг төлөх үүрэгтэй л болж байгаа юм. Тэгэхээр бол одоо энэ маань одоо нэг талтай одоо энэ хохирогч гэдэг асуудал одоо нэр төрлийн асуудал аюул бас юм шүү дээ. Нэг удаа утаанд оромжлогдол нэг удаа маш олон мянган хүнд хүрээлэх юм нэг гэмбуруутай асуудлууд шүүх эзлэн шийдээгүй те ийм тохиолдолд ингээд түрүүн чинь нэр төрн гутагдал үлдчихэж байгаа юм. Тэрийг юугаар илэрхийлэх юм? Тий. Одоо нөхөж тэр одоо өмнөх байдалд нь оруулах нэг бид нар байхгүй. Улам тэр чинь ингээд маш олон мянган хүнд нэгэнт эргүүлж болохгүй харилцаа болчихж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ чинь нэг илэрхийлэх хэлбэр нь за яг одоо нөхөр сэтгэл санааны хохирол тэр хүний тухайн үеийн сэтгэл зүйн хэр хэмжээнд гидсэн одоо сэтгэл зүйн хямралын хэр төвшөнд байна тийм ээ. Энийг бас шүүгчний ажиллагааны байгууллагаар мэргэжлийн шинжээч одоо ажиллаад тогтоогоод зэрэглэлийн тогтоогоод олгох хэмжээнд тодорхой болгоод ирэхээр шүүх нь энийг шийдэж чинь тийм ээ. Энэ бол бас эрг өөрчлөлт шүү дээ. Одоо бид нар бол одоо өнөхөр нэр төрн гутагдал өнгөрдөг байсан үе чинь бас жоохон өөр болж байна тийм ээ. Өөр болж байна гэдгийг бас ойлгох. Энэ бол бас энэ бол бас нэг талдаа нэг бас хариуцлагажуулах хөвгөний ухамсар соёл бас одоо төлөвшгөл бас нөлөөлж байгаа. Тийм. Эдийн засгийн одоо замаар хөшүүрг одоо сэтгэл санааны хохирлоор тийм ээ. Хорвшгаар тийм. Тэр талаас бол маш хэрэгтэй. Тэгээд одоо нөгөө бид нар сэтгэл зүйн арга одоо эмчнэр ажиллана тэр хүмүүс тогтоо мэрэгжлийн хүмүүс ажиллана гэдэг шүү дээ. Энэ өөрөө бас тусгай юм шинжлэх ухааны сэтгэл зүйчдийн бас өөрсдийн үндэслэл өгөх тийм арга сорил байгаа даа байхгүй. Тэгэхээр тэрийг бид нар бол аргачлал өөрөө зайлшгүй нууц байх хэрэгтэй. Нууц байхгүй бол бид нар одоо тухайн хүн маань өөрийнхөө тэр асуулт ил тодорхой юмд зориулаад бэлдээд хийсвэр буруу дүгнэлт гарах тийм эрсдлүүд агуулждаг. Тэгэхээр өөрөөсөө тухайн хүн дээр яг бодит одоогийн сэтгэл зүйдэр нь одоо дүгнэлт гаргах, хохирлыг бодиттой тооцох тийм тэр зүйл рүүгээ бас чиглээд явж байна л. Тэгээд одоо энэ чиглэлээр манай шүүх шинжилгээний бас мэргэжилт нь хүний нөөцөө бэлдээд ингээд бас явж байна. Зөв. Одоо ингээд за би ч одоо ингээд Монгол улстай бас ингээд Швейцарын холбооны улсад бас хэрэгцэн боловсрол давхар эзэмсэн. Одоо ингээд намайг оюутан авах цагт одоо Швейцарын холбооны улсаас Германы холбооны улсад сууж исэн нэгэн элчин сайдын талаар бол хэвлэл мэдээллийн байгууллага нэг нийтлэл гарсан. Тэр нь бол тухайн хүний ажил хэргийн нэр төр одоо хувийнхын нэр төртэй холбоотой юм кейс гарсан. Тэр нь бол одоо хэвлэл мэдээллийн байгууллага маань буруу мэдээлэл тавиад одоо тэр мэдээлэл тавингууд ч одоо гадаадын улс орнуудад бол нөгөө тухайн албан тушаалтан маань одоо нөгөө шудраг гашны зарчмаа бариад, ёс зүйгөө бариад тухайн албан тушаалаас ингээд би чөлөөлөгдөё гэд өөрөө ингээд хүсэлтээ өгöd гарчдаг. За тэгээд тэр хүн маань яасан бэ гэхлээр албан тушаалаа өгснөхийн дараагаар тухайн одоо этгээдийн одоо олон нийтийн хэрэгслэр нөгөө буруу ташаар мэдээлэл гаргаж бүтгсэн одоо байгууллагыг одоо шүүхэд өгөөд нэр төрөөс хэрэггээд тэр нэр төрөөс хэрэгээх тэр кейстэй бол шүүх дээр ялт байгуулад 26 сая франкийн нөхөн төлбөр авч байгаа жишээтэй. Тэгэхээр ингээд Европын улс орнууд ингээд одоо сүүлийн үед ч одоо нөгөө нэг сошиал ертөнц гэдэг юм чинь их өдөр тутмын амьдралд нэвтрээд хүмүүс одоо мэддэггүй зүйл дээрээ хамаагүй ингээд комент бичээд тайлбар өгөөд ингээд мэрэгжлийн хүн шиг манай монголчууд бас их тийм санал хэлхээ. Одоо би одоо хуульчин болоод тэгдэг юм одоо ингээд өөрийнхөө мэдэхгүй зүйлдер бол нэг санал илэрхийлдэггүй, бичдэггүй одоо тийм байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай иргэд одоо өөрөө мэдэхгүй байж байгаа бас гэмт хэрэгт холбогдох үе те. Гэмт хэрэгт холбогдсныхаа дараагаар бол тухайн хүнд учруулсан сэтгэл санааны хохирол гэж бас айхтар өндөр төлбөрт бас унж олзшгүй юм байна шүү гэдгийг энэ бас хэлэх ёстой болов уу гэдээ одоо ярьслахын явж идэх юм сэтгэл төрлөө. Ер нь бол яг гэмбуруугийн зарчмын асуудал байгаа. Одоо таны саний кейс бол одоо тухайн хүн маань нэгсэндээ бол одоо гэмбуруутай хэсгэн шүүхөр тогтоогддог байсан юм шүү дээ. Тогтоогдоогүй байхад нь нэг хэвлэл мэдээлэл байгуул мэдээлэл нэгтлэхгүйгээр тухайн хүний нэр төр талцсан илт хотл мэдээлэл тараацсан юм шүү дээ. Одоо манай улсд бол энэ чинь бол эрүүл үйлээ 13-14 цаасан илт хотл мэдээлэл тарах байхгүй. Захим орчинд бол тэгэхээр одоо энэ бас эрүүл эрх
зүүн жишгт улсын жишээ биш үү? Одоо наач нь бол үнэхээр тэр хүмүүс ёс зүйн хувьд одоо нэг нэр төртөө тэгээ нэр төртөө холбоотой сөрөг мэдээлэл гарч байгаа учраас ажил албан тушаалаа өгөөд одоо тэр асуудлыг шалгуулсан байна тийм ээ. Шалгуулаад тэр асуудал нь өөрөө гэм буруугүй гэдэг нь шүүхээр тогтоогдоод тэгээд үнтэй холбоотой нөхөн олон өөрсдөө санааны нөхрөл яваа нэг хэмжилсэн байна шүү дээ. Энэ бол маш одоо яг л энэ олон улсын эрүүл мэндтэй байдаг практик л одоо тий. Одоо хэдүүлээ Монгол улс. Тэр бол одоо тэгэхээр энэ дээр бас манад энэ сэтгэл санааны хор уршигтай холбоотой эрүүл мэдээллийн хэрэгжүүлээ одоо дээрснээ энэ одоо хөтөл мэдээлэл тараах тий. Ингийн тэргүүдээ өгч гэсэн энэ сэтгэл санааны хохирлол яригдах юм шүү. Энэ бол одоо хэвлэлийн байгуулагч байсан, хөвөмж байсан ер нь бол мэдээлэлээ нэгтэлж гарахгүй бол дараагийн эрх зүйн үр дагавар бас өндөр өөр хариуцлага бас нэмэгдсэн шүү гэдгийг бас илэрхийлээд байгаа. За өнөөдөр бидэнд сэтгэл санааны хохирлын талаар цааш шинэ ойлголтыг өгсөн Баян хуульчтай цаашдынхаа ажилд амжилт хүсье. Тэгээд энэ шинэ ойлголтоо одоо Монгол улсынхаа иргэдэд өөрийнхөө чадлаар тийм ээ одоо бид нар ч гэсэн одоо бас өөрсдийнхөө хэмжээнд энэ түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, эрх зүйн боловсрол болгох энэ ажилд нь бас туслаад хамтдаа явна гэдгээ бас танд илэрхийлж байна. За баярлалаа танд. За та манай үзэгчдэд за хууль биелүүлдэг. Ер нь бол бид нар сэтгэл санааны хохирол гэдэг шинэ ойлголтыг өнөөдөр хуулиндаа нэвтрүүлээд нэг практик төвшүүлэх гээд ямар ч байсан хуульч дундаа бас энийг бас нэг практик нэг жишг баримжаатай болох гээд ингээд зүтгэж байна. Ер нь бол аль талдаа. Тэгэхээр энэ шинэлэг ойлголт төр иргэд маань одоо түрүү одоо миний ярианд дурдсан эрүүгийн гэмт хэргийн улмаас хохирсон бол таавлага дээр нь заллан одоо нийтлэг байдлаар орсон гэж байгаа шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл одоо хувийн эрх чөлөө, эрүүл мэндийн алдчихгүй байдал, бэлгийн алдчихгүй байдал, үзэл бодол, шашин шүтлэг те бүхэл зүйлэн дээр орсон байгаа шүү. Тэгэхээр иргэд маань энийг одоо зөрчигдсөн эрхээ сэргийлэхээр одоо хуулийн байгуулалт хандсан бол давхар энэ сэтгэл санааны хохирол гэдэг зүйл өөр чинь хэр юм тухайн гадны нөлөөлөл тухайн үйлдэл хэр туссан бэ гэдгээс шалтгаалаад таны сэтгэл зүйн асуудал одоо нийгмийн харилцааны байр суурь сэтгэл зүйн асуудалд өөрчлөлт эмгэг орсон бол энийг хуулийн дагуу шинжээчээр одоо сэтгэл зүйн хэмжээр дүгнэлт гаргуулад сэтгэл санааны хохирлыг шүүхийн журмаар бас тогтоологдог юм шин жишг тогтолцоо бий болж байна. Тэгэхээр иргэд маань бас асуудалд бас хуулийн дагуу гарс гаргалгаатай хуульчаас зөвлөгөө авч бас өөрийн эрх шигэн төлөө бас зогсдог энэ жишг рүү бас орхон зөвөө. Тэгэхээр иргэдийн одоо энэ талаар эрх зүйн мэдлэг одоо өөрсдийн бас мэдээллийг одоо хажуулах гэх юм бол манай сэтгэл санааны хохирлын холбоо, охирчдын холбоо гэж одоо пэйж утас байгаа. Тийшээ ороод мэдээлэл авч болно, холбогдох утасууд байгаа, хуульчаас зөвлөгөө авч болно, сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээ дэмжлэгийг бас авч болно. Тэгээ босоод үйлчилгээг бас дэлгэрэнгүй пэйж дээр тавьсан. Тэгэхээр та бүхэн маань одоо холбооны үйл ажиллагааг бас ингэж танилцуулж өөрсдийнхөө бас эрхшгийг хамгаалахын төлөө бас нэгдэж ажиллаарай гэж уриалж байна. За танд маш их баярлалаа. Цаашдаа амжилт хүсье. Та бүхний ажилдаа амжилт хүсье. За баярлалаа.